Хүүхэд нойроо алдах юм бол маргаашийн нөгөө 6 цаг үрдэнг болчих. Утас бэлдээ, хөрөнгө бэлдээд бол энд амжилт бол бага байдгийг. Хоолоо идэл тойроо сууж захтаал халуун уур амьсгалаа бий болгодог. Сайн байцгаана уу? Манай энэ удаагийн хүний багш болонд Монгол Улсын зөвлөх багш, боловсрол судлалын магистр Аюуча багш оролцож байна. За тэгэхээр Аюуча багшийн хувьд боловсролын салбарт 40 шахам жил ажилласан багш байгаа. Тэгэхээр бид энэ удаагийн болондоо зөвхөн багшийн хувьд төдийгүй ахлагангийн сурагчдаа бид эсдийн ерхий шалт хэрхэн бэлдэх ёстой юм бэ? Томчууд бидний үүрэг оролцоо чухам юу байх вэ гэдэг сэдвээр дагнаа ярилцах болно. За сайн байна уу? За сайн байна уу? За багш одоо хаврын шалгалтын эсдийн ерхий шалгалт тун утахгүй тулж ирэх гэж байна те. Тэгэхээр одоо та 40 шахам жил ажилласан хүний хувьд хоёлаа энэ яриа эхлэхийн өмнөтгөл болгож яг эцэг эхчүүдэд хандаж одоо юу хэлмээр байна? Ахлах анги тэр тусмаа 12 дугаар анги төгснө гэдэг чинь ерөөхдөө эцэг эхчүүдтэйгээ бас байх хугацаа нэлээд богинохон болсон хугацаа шүү дээ тий. Яг өмнөтгөл болоод хоёул яриагаа эхлэе гэж бодлоо. Эцэг эхчүүд маань 1-р ангид ороход нэг анхаардаг. Заастаа сургуульд орж байгаа гэж бүтэн жил дагаал анхаарах хэрэгтэй. За тэгээ багшд нь найдана. Багангийн багш гэдэг бол бурхан хүн шүү дээ. Тэр хүүхдүүд тэр 30 эд хүүхдүүдийг чинь хүн болгоод эрдмийн аавсгийн зааж 6-р ангид ороход нэг анхаар нэг олон багш солигдоод олон хичээл судлагдсан ороод ирэх үед. За тэгж жагаад за одоо гай болчлоо тэгээ. За ахлах анги тэр дотор ахлах ангид ороод ирэх нь багш нар эцэгчүүдийн маань нэг юм том болцсон өөрөө явчихна гэд орхиод идэгтэл бас нэг асуудал байгаа. Том болоогүй байгаа. Хүүхдэрээ л байгаа. Таны одоо тусламж заавал хэрэгтэй учраас яг ойлголцох, ярилцах нэг ижил одоо зайнаас харилцах болчихж байгаа. 1-р ангид доошоо харж ярьж байсан. 6-р ангид нэг юм. Одоо яг ижил зиндаанд хоёулаа харилцах. Ахлах ангийг л ерөөсөө мартаж болохгүй. Бага ангишг нь ярьж болохгүй. Дунд ангишг нь ярьж болохгүй. Яг ойлголцох тэр үед нь байж зөв ярьж иж амжилтанд хүрнэ. Тэр үед нь том болцоон гэж орхиж болохгүй шүү л гэж. Мэргэжлээ сонгох, амьдралынхаа зүг чимээг олох, бие даах гэхээсээ илүү бас манай ээж аавуудын анзаарах нэг юм бол том болоод нөгөө живүүр нургаад дүүлээд нисэх гээд байгаа тий. Одоо харь оронд сурах гээд ингээд бодохоор ээж аавтайгаа байх хугацаа маш бага болцсон үеийг манай ээж аваад анзаардгүй сургуульд нь л тэнцвүүлчээ, боловсролын л олгочээ, мэргэжлийн л одоо зөв чиглүүлчээ гэдэг. Утас бэлдээ, хөрөнгө бэлдээд бол энд амжилт бол бага байдгийг. Сэтгэл хайр бэлтжиж энэ хүүхдүүдэд амжилт гарах боломж бүрддгийг. Хүүхдүүдийн зүгээс эцэг эхчүүдээс яг юу хүсдэг юм бэ? Нөгөө талаас эцэг эхчүүд болохоор би бүхнийг бэлдсэн гэдэг, хүүхдүүд болохоор бас өөр юм ярьдаг те. Ээж аав маань миний юмыг бэлдээд их оройтод ирээд байна. Би бараг ээж аавтай уулзаагүй шүү дээ. Яагаад уулздаг вэ гэхээр намайг унтчих өглөө гараа явна. Орой ороод ирэхэд унтцсан байна. Ярилцаагүй. Нөгөө эцгийн хурлаа хийлээ. Нөгөө гурвалсан уулзалтын дараа ярилцсан үгүй юу багш юу ч яриаггүй шүү дээ. Тэгтэл бидний нөгөө нэг амин холбооч нь ярих, нүдээ харах, нүрээ харах тэр хугацаа багасчихж байгаа байхгүй. Ээж аваад маань том болцсон. За яг өөр хороо явдээ. Өөрөө шийдвэрийг гаргагдаг гэдэг боловч хүүхэд бол бас яг тийм байх хугацаанд ирээгүй байдаг. Бэлэн болцсон хүүхэд байна. Шийдвэрээ өөрөө гаргацдаг. Өөрөө одоо тий хин нэгний хэлэлтгүйгээр бүх юм хийчдэг. Энэ хүүхэд бол бас цөөхөн. Хизээ хүний тусламж одоо авахгүй вэ гэхээр та оюутан болсныхан дараа, өрх толгоосныхаа дараа, бие дагаад ажил эрхэлснийхаа дараа бол шийдвэр гаргаж бас болчих гээд байгаа. Ялангуяа мэргэжил сонголт төр хавар болол гинтг нь нөөмж болж исэн болно гэжсэн хүүхэд чинь шал өөр инженер болно гэж явж идэг юм байдаг те. Тэгжээснэ гинт төгснөхийн дараа би өөр мэргэжилтэй болох байж гэдэг юм те. Энэ бас алхангийн хүүхдтэйгээ илүү ярилцаагүй үр дагавар уу? Яг энэ дээр бид яаж анхаарах хэрэгтэй байдаг юм бэ? Хүүхдүүд мэргэжлээ сонгоход нэг хэсэг нь бол одоо бас өөрөө сонголт хийдэг болцсон байна. Нэг хэсэг нь болохоор үгүй манай удам өөр чи эмч байсан. Би эмч. Одоо чи яг л эмч болохгүй бол манай удам энийг чи авч явах хэрэгтэй гэдэг. Нэг хэсэг тэгжээ тий. Нэг хэсэг нь бол тэрийг дуурах. Одоо хин нэг дуурах. Тэдний хүүхэд тийм юм чинь чи тийм баймаар байна гэдэг. Ийм олон шахалтанд донд хүүхэд шийдвэрээ гаргахдаа эргэлздэг. За тэгээд ээж аваахаа зөвлснөр мэргэжлээ сонгоцсон байжсна 2-р курстэй багш нар ирж байгаа. Багшаа би одоо мэргэжлээ солих гээд явж байна. Хөө яасан бэ? Яагаад нөгөө 12-р гэсэн чи тэр чи угаасаа би сонгоогүй байхгүй юу? Ээж заавал аав хоёр ярилцаад чи энэ үндэл сурчих гээд харан сурцсан чинь яг сураад үзсэн чинь энэ миний мэргэжил, миний юм бол биш байсан байна. Тэгээ би дахиад одоо 3-р курсээсээ өөр сонголт хийх гэж байгаа гэдэг. Ингээд нөгөө цаг, хугацаа алдчихдаг юм байгаад байна. Одоо манад миний одоо их олон шавнараас гайхалтай сайхан тоогооч байна. Тэр хүнийг эмч бол гэж хэлж болохгүй болчихсон.
Бүх хүүхэд математикч байх албагүй. Бүх хүүхэд онцорох албагүй. Тэр хүнд өөрийн гэсэн нэг хүсэл зорилгоо илэрхийлсэн юм л дагуулах юм бол тэр хүн амжилтанд хүрдэм байна гэж багш нь л одоо бодоод байгаа. Лахлахын гिचээ өөрөө айгүй хэцүү нөгөө халгаагаад орчдөг. Нөгөө эцэг ихэд үндсэндээ найз нар нь л гол зөвлөгч болцсон шүү дээ. Ийм үед тэгээд эцэг эхчүүд яг ингэж халдаж ярих боломж байдаг юм уу? Яаж ер нь одоо эвтийхэн харилцах хэрэгтэй байдгийг багш хүмүүд хоолоо идэл тойроо сууж захтаал халуун уур амьсгалаа бий болгодог. Хүүхдийнхээ үгийг сонсдог. Нөгөө манай ээж аавд уг нь хайртай. Бүх хүүхдээ хайртай. Нархан минь, хайр минь, бурхан минь гэд хүүхдүүдээ бол дээдлэхийн дээдлэн. Гэхдээ хайраа илэрхийлэхдээ бүх юм хангацсныгаа хайр гэж бас бодоод байдаг. Тантай хамт урд уртаасаа нүдээ хараад суух нь хайр байхгүй тий. Тэгээ хүүхдүүд нь ээж аавтайгаа хуваалцахгүй бас ахлахынгийн хүүхдүүд багш нартайгаа их хуваалцдаг. Хамгийн нанди юм багштай ирдэг. Багш бол тэрний одоо нууцыг хадгалдаг тий, зөвлөгч байх, тэр үед нь тусалдаг байх гэж тий. Дотоод сэтгэлээ онгойлгодог тийм шавнар бол маш олон байна. За ахлахынгийнхны хувьд бас нэг тулгардаг асуудал нь эцэг эхчүүд бүгдээрээ л заачаа гадаад явцуур тэдний хүүхд ихцэн гин тэнд сурцсан гин тэнцсэн байна гэж ярьдаг шүү дээ тий. Энэ яг хүүхдийн сэтгэл зүйд одоо хэр тусдгийг танд яг эцэг эхчүүд юу гэж хэлжээ? Явуулах гэж бити яараач. Монголдоо сурж болно шүү дээ. Гадаад л явахгүй бол чи баг хүн биш болчихгоо тий. Манай найз хүүхд явцсан байна. Танаа ангийн тэр явцсан байна гэж хүүхдийг энэс болоод хүүхдүүд маш их стрессж байна. Маш их ядарч байна. Бараг одоо 12 дугаар ангийн хүүхдүүд үс цайж байна тий. Яасан гэсэн чинь заавал ингэ тулгаад байдаг тий. Хүн болгон тийм байх албагүй. Өгдөл нь өөр тий. Бэлэн болоогүй байхад нь. Жишээлх юм бол одоо тэр хоол хийгээд сурцсан байна уугүй юу? Гадаадад би хүүхдээ явуулах гэж байгаа бол ганцаараа амьдрч чадах уу? Би тааж чадах уу миний хүү? Эргэлзэж бодох тий. Тэгээд шийдвэрээ зөв гаргах. Тэгээ би нэг хэдэн жилийн өмнө гадаад сурж байгаа нэг шавнар дээр очлоо л да. Тэгсэн чинь миний багшаа би ингээ өмдөө уртсан. Тэгээд үдэсний машинаар ингээд өмдөө бинтамирга өмдөө ингээд үдцсэн байна. Тэгээ яасан бэлээ гэсэн чи багшаа энд чи ингээ ойдлчин байдгүй. Одоо Монголд бол гүйж гараал нэг ойдлын газар ороод ойлж штэ. Бусад оронд бид нар тэрийг хэлж өгөөг оюул сургаагүй явуулсан байхгүй. Бид нар эрэгтэй хүүхдэд оюухыг заах хэрэгтэй. Хоол хийхийг заах юм байна. Гэтэл нөгөө ээж аав дээр тэрийг огт бодоогүй, ээж аавч бодоогүй, багш нь ч бодоогүй. Тэгтэл хүүхэд яг ийм асуудал тулгархад яаж өөрийгөө авч гарах вэ гэдгийг хэрвээ гадаадад явуулах гэж байгаа бол бэлдэж явах хэрэгтэй юм байна. 12 дугаар ангийн хүүхэд гээл ээж аавд нь бүх юмнаас чөлөөлчдөг. Тэр юу нь болохгүй юм байна. Тэрийг яагаад гэвэл олон төгсөгчд буцаагаад хэлж байгаа. Тэр 12 дугаар ангидаа сурах үлээ, гэрийнхээ ажлыг, тэгээд дүүгээ асрах, ээж аавдаа туслах ажлаа бүгдийг хийж сурсан хүн чинь олон юм зэрэг амжуул сурдаг. Тийм учраас 12 дугаар ангийн хүүхдгээд бүх ажлаас нь чөлөөлж бас болохгүй шүү. Та нэг ярьжсэн шүү дээ. Бид нар ингээд хүүхдээ хайрлах хараа мөнгөөр хэмжээд байна. Тэгчээд аюу том хариуцлага нэхэд байна гэдэгжсэн. Яг энэ бодит байдал дээр ер нь хэр одоо асуудал үүсгдэг юм бэ? Энэ дээр яг та одоо нэлээд олон зүйлийг ажиллаж байсан баг тий. Мөнгөө бэлтснээр чиний бүх юмыг бэлтцсэн гэд буцаагаад хариуцлага онгохдохоор нөгөөх нь хүүхдтэй стресс болоод хичнээн төлбөрийн төлөлттэй байв тий. За миний төлбөрийг төлсөн юм чинь би хариуд нь тэх ёстой. За намайг одоо сумын сургуулиас аймгийн төвөнд сургаад Улаанбаатар сургацсан. Би ингэх ёстой гэдэг нөгөө нэг барьцаа болчихдог байхгүй. Тэгэхээр ээж аав бол хүүхдээс барьцаа нэхэх ёсгүй юм байна. Мөнгө өгөх гэж яарах хэрэггүй бас. Өөрөө зөв хүн болоод боловсрлоо олоод шийдвэрээ гаргадаг хүн бол аянда тэр мөнгө чи хүүхд өөрөө олдог бас тийм цаг ирсэн байна. Гар утсын хэрэглээг та ер нь алхангийнханд юу гэж зөвлөх вэ? Хүүхдүүдийг хурааж авахгүй хэрнээ хүүхдийг яаж өөрөө ухамсартай хэрэглэн сургахыг. Тэн дээр жишээл өнгөрсөн жил амжилттай гадагшаа дотгошоо явсан элсдийн ерхий шалгалтаа сайн өгсөн хүүхдүүд бүгдээрээ гар утсны хэрэглээгээ одоо хомсон гэж сонссон. Энэ дээр та яг ямар туршлага хэрэгжүүлсэн? 12 3 4 хүүхэд 100% тэтгэлэг аваад ингээ явах гад тойроо суугаад би шавнартайгаа ярилцахгүй юу? Та яаж энэ их амжилтыг гаргаваа гэсэн чинь тэр 12 хүүхдийн 6 нь багшаа би 12 дугаар ангид ерөөс утас сэргэлээгүй гэсэн. Тэгээд одоо би бүр гайхаж баярлаж хүлээж авч байгаа. Тэгээд тухайн үед би юу үлээ гэж бодсон чинь нэрээ утас бол хамаг цагийг авсан байсан. Заавал утастай утасгүйгээр ажлыг бол хийж болдгийм байна гэдэг би төгсгчөөсөө шавнараас суралцж байна бас. За тэгэхээр яалчгүй багшийн яриа өрнжин те. Тэгэхээр багшийн яриагаас яриагаа үргэлжлүүлээ. Багш маань ер нь хэдэн онд багш болж байв? Яг яагаад багш мэргэжлийг сонгосон бэ? 84 онд би дунд сургуулаа төгсөж байлаа. Би багш нараа хараад ерөөсө багш болъё гэж. Одоо сайн багш нөгөө энэ гар дээр л өсөж хүмүүжсэн шав болт харж байгаа хгүй. Чи ер нь багш болоорой гэд манай 10 дугаар ангийн багш маань тэгхгүй юу?
Тэгсэн чинь би өөрөө бол эмч болъё гэж бодчихсон. Тэгээ аавдаа хэлээд ээждээ хэлээд би эмч болоороо гэж. Багш чинь чамайг багш бол гэсэн юм чинь гээд. Бас тэр үед бол багшийнхаа заавраар. Тэгтэл багш маань тэрийг яасан гэхээр надад нэг өгөгдөл байгааг ажигласан юм шиг байгаа. Тэгэл би багшийн мэргэжлийг сонгоод өстой нэг 2 гүн сэтгэлээр гихчээр нэг ч өдөр одоо алсгалахгүйгээр энэ 40 шахам жил нэг 20 гаруй мянган шавнартаа их хэлийг, утга зохиолыг, уран зохиолыг, үндэсний хичээл заасан байна. Тэгээ уран зохиолын хичээл гэдэг чинь өөрөө хүн судлал. Багш хүн чинь өөрөө хүн судлал, ерөөс хүнтэй л ажил. Хүн хүнтэй, бяцхан үрстэй, нөгөө гэгээлэг ариун айлын бурхадтай тэдний сэтгэл зүрхэнд юу их үү гэдгийг багш л шийддэг. Багш бол өөрөө толь. Багшийн үг бол сурагчид хамгийн үнэтэй үг гэдэг гэхээр багш өөрөө бас үлгэрлэн даавар. Ангидаа ороод багш хүн чинь бүх зүйл өөрөө онцлогтой байдаг шүү дээ, тий. Та ангидаа ороод ер нь юуг хамгийн түрүү хардаг вэ? Сурагч асаах үйлдэл гэж ярьдаг байхгүй. Галын асаах ямар үйлдэл хийж болох вэ? Шинс сонин ямар гоё мэдийг хэлэх вэ? Ямар гоё юмыг хэлвэл өнөөдөр эдгээр их хүчтэй байх вэ гэж бодож л ангир. Хүүхд мэдрэгдэн үстэй. Мэдрэгдэн. За гундуухан байна уу, өвдцэн байна уу, тий? Шаналцсан байна уу? Бүр хийгээд өгье гэл ингээд бүх дэвтэр номоо ингээд ирж итэл нь өрсцсөн зүгээр яг одоо ингээд бичгэд бэлэн сонсоход бэлэн хүн байж байна. За нэг жоохон ядарсан нойрон дутуу уулдаг нүднээс нь хараад тэгэл яасан уучны яв хоноо унтуу гэдгсэн чинь багшаа би одоо яг яэштэй шөнө 2 хүртэл бэлтэж байгаа элсэлтийнхаа иргэн. За болохгүй ядаран чи. Хоолгүй нойргүй бэлтгэхгүй. Яг чи тедэн цагт унт гэл ингээл багшин зөвлөгөөгөө өгч хэлнэ гэсэн. Хүүхэд нойроо алдах юм бол маргаашийн нөгөө 6 цаг үрдэнг болчих жоохгүй. Тэгэхээр хүүхд болгоны бас сурах хийх арга барил нь өөр байгаад байна. Тийм учраас хүүхдийг маш сайхан унтуулах. Би бол өглөө сургууль дээр 6 гэж ирдэг. Нөгөө хэдтэйгээ за ирсэнд нэг зөвлөгөө өгчий. Ирсэн хэдтэйгээ ярилцъя. Хүүхэдгүй байхад нь цөөн байхад нь гэл ингэхээр ерөөсө багшийн ажил гэдэг бол нөгөө цаг наргүй. Нөгөө өөрөөсөө дээр гарахыг хүлээн зөвшөөрдөг ганцхан хүн багш байдаг гэж байгаа шүү дээ, тий. Ээж аав бол мэдээж зөвшөөрнө шүү дээ, тий. Ер нь бол багш нар бол хичээлээ заачвал болно гэж боддог. Ер нь бид нар бас тийм байсан. Тэгэхээр судлагдах хүний багш биш байхгүй юу? Ерөөсөө л хүний багш. Математик зааж байгаа бол математик зааж байгаа хүүхдийн нүдийг өнөөдөр энэ хүүхэд өвдөж үү? Өнөөдөр энэ хүүхэд гэрт нь ямар нэгэн асуудал гарч үү? Өнөөдөр энэ хүн яагаад их юм баяртай хөөртэй байгаа юм болоо? Бүр өмнө боддгоо бодлогоо бодчих гэдгийг ажигладаг. Аав ээж нь оролдог. Ах эгч нь оролдог. Магадгүй зарим өдөр эмч цагдаагч орлох болчихдог байхгүй юу? Тэр олон 10 мэргэжлийг зэрэг эзэмшүүлж хүүхдийнхаа төлөө бүр чин сэтгэлээсээ 2 сэтгэл дээр ажиллаж ижил хүний багш болох юм шиг. Та одоо хэлрэн цохилын багшийн хувьд ингээд бид нар одоо сүүлийн туйлшраад математикийг хичээлээд үз тоогоод үз гэж ярьдаг болсон юм тий. Байгалийнханд хэд анхаардаг болсон байна. Таны анзаарснаар энэ хэлрэн цохилын хичээлдээ сайн хүмүүсийн давуу тал нь юу гэдэг бид яагаад энэ хичээлээр л анхаарах хэрэгтэй гэдгийг. За бусад оронд очиж сурахаар хамгийн түрүүн хүүхдэд тулгамдсан асуудал юу байсан гэсэн түүх хичээл байсан гэж байгаа юм. Дэлхийн түүх. Жишээлбэл бол Турк сургуульд сурч байгаа хүүхэд Туркэд очсон чинь Эзэн Чингис хаан бол манайх гэд нөгөө Турк хүүхэд тэгсэн байна л да. Тэгсэн чинь Монгол хүүхэд манай хаан гэд. За тэгвэл чи хааныхаа тухай түүхээ яар гэхэд манай хүүхэд жоохон дутуу ярьсан байгаа байхгүй юу. Тэгтэл Турк хүүхэд бол бүр тэр Чингис хааны түүхийг өгөр думаар нь ярьжсэн. Тэгээд тэр шав надад ирээд ингэж байгаа. Багшаа түүхээ хичээлэх чухал юм байл шүү. Та явахад нь заавал одоо цүнхэнд нь чамдаанд нь нуус товчог нь хийж явуулж гараа. Тэгээ би тэр цагаас одоос чинь 2008 оноос хойш гэсэн. Хүүхэд болгон за гадаад явах гэж байгаа бол нуус товчооныхоо жижиг хувилбарууд байдгийг шүү. Цүнхэндээ заавал хийж яваарай. Дэрлээд унтчихаарай. Их хэл гэдэг бол бидний ганц дархлаа. Үндэстэн тий. Тэгэхээр монгол хэлээр зөв сайхан ярьж сурна, бичнэ гэдэг бол өөрөө монгол үнэн гэдгийг л илтгэж байгаа байхгүй. Тэгэхээр олон гадаад хэлийг сурч болно. Сур гэж байгаа би тий. Маш олон хэллэг сурах хэрэгтэй. Тэгвэл их хэллээ нэгдүгээр зэрэг тавьж иж, их хэлээр төгс сайхан ярьж иж, гадаад хэлж угаасаа төгс болно. Орчин үеийн хүүхдэд уншихаа болсон гэж ярьдаг тий. Тэгвэл та яаж сурагч нараа, шавнараа яаж ингэж номд шимтүүлж уншуулдаг? Ямар арга барил та ашигладаг? Ер нь уншуулах их сайн. Гэхдээ уншихаа багасчаад байгаа. Тэгэхээр би одоо сонсгодог болоод байгаа. Сонсоход ирэхээр сонсцсон юм хүн унших гэдэг юм. Нөгөө мэдрэхүүгээр нөгөө хараад үзээд бариад амтлаад гэдэг шиг сонсцсон юм чинь хайгаад эхэлж байгаа байхгүй. Багшаа би сонсцсон одоо ном нь хаа вэ? Энэ бол их зөв арга юм байна. Ардын дууны үгийг сонсгочоод тэрүүнтэй холбоотой домгийн чи унштай гэхээр нөгөө дуу сонсцсон хүүхд чинь домгийг хайдаг юм.
Тэгэхээр уншихгүй байгаа хүүхдээ эхлээд сонсгол бас зүгээр юм байна шүү. Би уг нэг өмнө уншихдаа дутуу уншсан байна. Киног нь үзсэн чинь гихмичлэнгээр кинотой, дуутай, үгтэй холбохоос шууд уншаа гэх юм бол бас асуудалтай болсон. Их хэлний мэдлэг гэдэг чинь зөвхөн одоо ингээд насан туршид нь авч явдаг зүйлээ. Гэтэл бид нар нэг гадаад хэлээр сурчдаг тий. Тэгээд буцаад ажилд ордог өөрийгөө илэрхийлж чаддаг. Тэгээд нөгөө үндсэн зэвсэг буюу хэрэглэгдэхүүнээ ашиглаж чадахгүй байна гэдэг хэлсэн. Тэгэхээр их хэлийг бид бас төдийлөн чухалчилж авч үзэхгүй байгаа шүү дээ. Хин дээр бид анхаарах хэрэгтэй гэдэг. Өнөөдөр ингээд сургуулиудад гадаадас сурж байгаа хүүхдүүд хүрээд ирж байгаа. 6 дугаар ангидад болоод тэгсэн чинь их хэлээ мэдэхгүй байна. Тэгээд нөгөө хүүхд минь яа гэхээр бас стресст орчиж байгаа байхгүй. Нөгөө өөрийнхөө төрлөх хэлээрээ утга төгс ярьж чадахгүй болохоор хүүхэд өөрөө шаналж эхэлт юм. За тэрнээс гадна эмээ өвөдгөө ойлголцоо үйсэн хүүхдүүд байна. Эмээ өвөө нь юм ярмаар байдаг орчуулагч дундаа авц тий. Тэгтэл бид нар монгол хүн гадаадад амьдарч болно. Хаанч амьдарч болно. Өнөөдөр дэлхийн аль ч өнцөг болно. Их хэлээ ерөөсөө хайж болно. Их хэлээ төгсөө эзэмшүүлэх нь угаасаа иргэн бүрийн үүрэг. Ээж аавын үүрэг. Монгол хүн болгоны үүрэг байхгүй юу. Тэгээ ээж аав маань яа гэхээр за монгол хүн юм чинь сурч байхтай гэд бодоод багангаас нь багшаа ингээд англи хэл заасан чи яг 6 дугаар ангид орсон чинь монгол хэлээ буцаа сурхаа болчлаа яах вэ гэд монгол ахуй дээр аваад ирж байгаа байхгүй юу. Тэгтэл монгол ахуйгаасаа холдоод өөр газар олон жил сурцсан хүүхэд нь буцаад энд сурах гэхээр бэрхшээл тулгараад ийм хүүхдүүд их олон болсон. Зарим ээж аав бол гадаадас амьдарч байгаа мөртлөө их хэлээр төгссөн сургацсан байна. Тэгэхээр ээж аав юм л өөрсдийн үүрэг хариуцлага бас давхар байгаад байна гэж бодоод байгаа. Их орондоо ирнэ, заавал их орондоо ирнэ. Төрийн албаны шалгалт их хэлээр аваад эхэлж байгаа. Тэгээд нөгөө алтан бичгүүр чинь хос хэл дээр яваад байна. Энэ болоход нөгөө хүүхд чинь дахиад бэрхшээл болж байна. Тэгэхээр бид нар аль талаа яг сайхан тэнцвүүхэн зөв аваад явчих юм бол хин хиндээ хүүхдэд бэрхшээл учруулахгүй. Арай хэлтэй хүүхд хэл дээрээ ийм сайн төгсөн ярьдаг хүүхдүүд бусад хичээ хэл дээр одоо өөрийгөө илэрхийлэх байдал эдгээр бас арай өөр байдгүй. Бас давуу тал байдгүй. Давуу талтай. Одоо би монгол хэлнийхаа олимпиадад бэлдээл илүү давмгаа бэлтжижсэн хүүхдүүд маань одоо дэлхийн олон оронд яг гадаад хэл дээр сурж байгаа байхгүй юу. Энэ том одоо сэтгүүлд би ингээд өөрийнхөө илтгэлийг тавихад яг нөгөө монгол хэл чинь тэрэг болж байна. Ер нь монгол хэлийг та төгссөн эзэмшүүлээргээд буцаад надад захидаг болж байгаа байхгүй юу хүүхдүүд. Тэгэхээр би бас одоо багш хүн бол мөнхийн суралцагч сурагч байхгүй юу. Тэгээ шавнараас энэ үгийг сонсоод за би энийг заавал эзэмшүүлэх хэрэгтэй юм байна. Төр бодлогоороо эцэг эхчүүд, багш бүх хүн анхаарах хэрэгтэй юм байна гэж. Анзаарах түүхтэд хоорондоо айгүйх англиэр ирэх. Та одоо монгол хэлний багш, монгол хэл орон зохиолын багш үний хувьд энийг хараад эмзэгэлдэггүй энэ одоо зөв зүйл юм уу, буруу зүйл юм уу? Ер нь та багш нь юу гэж боддог вэ? Ер нь хүүхдүүд англиар хоорондоо ярьдаг. Болно. Англи хэлийг сурах хэрэгтэй. Яг тэрнтэйгээ адилхан монгол хэлээ бас сурах хэрэгтэй гэж би хэлдэг. Зэрэгцүүлээд англи хэлээ сур. Сайн сур. Бүр сурахтаа одоо нөө хольж ярихгүйгээр тий төгс сур. Монгол хэлээ зэрэгцүүлээ сурахаар сурдаг. Энэ бол яг энэ монгол их оронд ирээд ирсэн хүүхдүүд бол маш хурдан сурчдаг бас. Та өөрөө багшигээ хараад багш болсон гэдэг чинь шүү дээ тий. Тэрэн шиг одоо танаас багш болох юмсан гэдэг гэж асууж байгаа, сургалж байгаа шавнар ер нь хэр байна? Сүүлийн үед бас багшийн мэргэжлийг эзэмших нь бас тэр олон биш болчиход байна тий. Буцаад энэ сургуультай ирж ажилтдаг хүүхдүүд их олон болсон. Би нөгөө төгсдөггүй төгсөгч гэдэг юм уу? Явхдаа за сургуультай ирж ажиллаарай, багш болоорой, эх орондоо ирж ажиллаарай, гадаад дотоод явж байгаа гэн тий. За зарим бүр хөдөө орон нутагт ажлыг явж байгаа. Их сайн байна. Хөдөө орон нутагт ажиллаад соёлоо түгээгээрээ. Ирээд одоо зэрэгцээд багшигээд ажиллаж байгаа хүүхдүүд бас байна. Одоо 12 дугаар ангид сэргэлэн гэдэг хүү байгаа байхгүй. Багшаа би багш болно. Болохдоо 4 жилийн дараа тантай хамт ирээд ажиллана гэж надад амлалт өгсөн байж байгаа. Би тэгээ шавьяага урамшуулад за багш нь хүлээж яа. Чи яг түүхэн багш болно гэсэн. Түүхэн багшаа болоод яг сургуультай ирж ажиллаарай. Чамайг бүр урьж байна гэд одоо 12 дугаар ангийн хүүхдээ тэгээ ярьж байгаа. Яг одоо багш болох гээд тэгтээ арай эргэлзэж байгаа тийм хүүхдээ үйл та юу зөвлөх вэ? За чи 12 жил сурлаа. Чамд нэг за баригцаагаар багш нэг 40 багш хичээл заасан гэхэд хин нэг нь чиний сэтгэл хүрсэн л байх хэвээр. Тэр хүний хүрсэн үйлийг чи цааш нь үргэлжлүүлэх гэж байгаа юм чинь сонголтоо хийчих гэхээр нэрэ багшаа тийм шүү дээ. Тэр багш намайг ингэж өөрчилсөн. Тийм учраас би ерөөсөө багш болёо гэдэг бас төгсөгчд байна. Гэтэ нэг гол нь зорилгоо ойлгох зөвхтүүд юм дээ. Зорилгоо өсөл мөрөөдлөө одоо юунд чиглэж байгаагаа мэдсэн учраас тэрийгэ зохицуулж сурна гэсэн үг байхгүй юу? Ер нь ахлахангийн сурагчдын нэг онцлог бол
тайван амгалан аз жаргалтай байж иж үр дүн гардаг. Ер нь хүн бид нар ч гэсэн тэгдэг те орчин сайхан амар амгалан аз жаргалтай байвал тэгвэл гэр бүлийн байх хэрэгтэй. Гэр бүлийн байгаад ээж аавд хайраа түгээгээд хамт их олон цаг баймаар байна. За ажил гээл өглөө гараад орой ороод түгжирлгээл инхээр хүүхдтэйгээ байх цаг хугацаа ядаж амралтын өдрөө хүүхдтэй зориулаад хамт байх юм бол амжилт гарахын их үндэс болноо л гэж.